Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээний танилцуулгатай танилцлаа. Тэгээд зэрэг Монгол улсын ёс зүйн хороо байгуулагдаад их удаагүй энэ талаар ороо дарагч бас хэд хэлчихлээ. Гэхдээ энэс хойш бол одоо удаагүй гэдэг тодтолоо арилгах ёстой. Арилгахын тулд тодорхой ажлуудыг одоо гарцаагүй хийхээс өөр одоо арга байхгүй гэж бодож байгаа юм. Тэгэхээр энэ ёс зүйн хороо түүний харьяанд байх бүтцэд тогтолцоонд байх дэд хороодын тухай манай банк орооноос ажлын хэсэг гаргаад бас тайлан тооцоогоо танилцуулсан зүйл байгаа. Тэнд бол анхаарал татсан асуудал болвол энэ ёс зүйн дэд хороо ямар зохион байгуулалттай байвал зохимжтой юм бэ? Орон нутагт байгаа ёс зүйн дэд хороог энэ төрлийн байгууллагуудаар нь ингээд байгуулад байх юм уу? Үгүй юм уу? Их олон жижиг цөөхөн хүн амтай төрлийн байгууллагууд сумтад байдаг. Энэ орон нутгийн хэмжээнд нь нэгдсэн зохион байгуулалт хийх боломж байна уу? Үгүй юу? Зэрэг асуудлаар бас санал дүгнэлтээ гаргацсан байгаа. Тэгэхээр ёс зүйн дэд хороо энэ санал дүгнэлтээ танилцсан мэдж байгаа. Эннийхээ дагуу одоо манай банк ороод танилцуулга энэ төр өгөөгүй юм шиг байна. Ингэж зохион байгуулах нь зөв юм, энэ нь буруу юм энэ төргээд одоо үндсэндээ эн чинь зарим нэг тоог харахаар 400 гаруй байгууллага байгаад байдаг. Тэгээд 4000 гаруй байгууллага улсын хэмжээнд. Тэгэхээр 2000 орчим нь дэд хороогоо байгуулсан. Бусд нь байгуулаагүй яваад байдаг. Тэгээд одоо байгуулаагүй мөртлөө энэ дэд хорооныг санхүүжүүлэх, цалинжуулах энэ асуудал чухал байна гэж ганц юм яриад ингээ яваад байж босхгүй л дээ. Зохион байгуулалтын хувьд тодорхой саналаа одоо бид нар танилцуулж өгвөл зөв байгаа юм. Яаж байгуулвал зүгээр юм. Тэгээд мэдээж одоо энэ ёс зүйн боловсрол гэдэг бол угаасаа том асуудал. Энэ бол цогц асуудал. Аль нэг ганцхан боловсролын яамын хариуцлага асуудал ч биш. Одоо ганцхан ёс зүйн хорооч бариад үүсдэх асуудал биш. Тэгэхээр энд хоёр зүйлийн судалгааны ажлыг одоо ёс зүйн Монгол улсын ёс зүйн хороо санаачилж хиймээр байгаа. Нэгдүгээрт энэ ёс зүйн боловсролын дэлхийн туршлагыг судлах хэрэгтэй байгаа. Энэ хэцүү биш байх гэж бодож байна. Хоёрдугаарт Монгол улсын эрдэм шинжилгээний байгууллагуудаар Монгол улсад ёс зүйн боловсролыг дээшлүүлэхэд тулдандаа байгаа асуудал шийдлийн талаар судалгаа хийгдмээр байгаа. Баг зэргийн санхүүжилт орох байх. Тэгээ энэ хоёроо харьцуулж хагаад энэ ёс зүйн боловсролын асуудлыг нэг үндсийн сайн үндэстэй байдаг чухал ганц нэг хөтөлбөрийн тухай ярихаан байгаад ямар хөтөлбөр шаардлагач гэнэ үү тэрнийг яаж хэрэгжүүлэх үү гэдэг энэ арай том асуудал руугаа шилжиж орох болов гэсэн нэг ийм бодол байна. За энэ танилцуулгын дүгнэлтүүд үндсэндээ ажил хэрэгж дүгнэлт болсон гэж би ойлгож байгаа. Энэ ч одоо болтол их хурл түүний бүтцийн байгууллагуудын шийдвэр чиглэл өгсөн ялангуяа засгийн газар чиглэл өгсөн тогтоолуудыг энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хугацаанд нь өгдөг одоо хүртэл ингэ явж идэг. Бараг 12 сарын дараа гарсан шийдвэрийг танилцуулдаг. Энэ бол туйлын хариуцлагагүй асуудал да. Одоо энэ буруу нь хаана байдгийг одоо мэдэхгүй байна. Одоо аль газар нь энэнийг ингээ цагт нь хүргэж өгч явах ёстой юм. Энэнийг бол энэ жигдрүүлээд авчих хэрэгтэй. Хоёрдугаарт энэ саналтаар байгаа 520 заалтыг эргэлгчэд 1 минут нэмээд өгч. За үргэлжилж хасъя гэж. Тэгээ энэ дээрээ дахиж нэг өнөр үеийн дараа нэг сайн анхаараарай. Энэ чи угаасаа хийгдээгүй юм орж ирээд асагдаад бэлтийн үзэх ёстой юмнууд энэ дотор орчихгүй. Үнэхээр одоо ач холбогдолгүй болцсон, шийд хүчингүй болцсон. Ерөнхийдөө засгийн газрын хэрэглэх, засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газарт хамааралгүй болцсон. Тийм юмнуудаа гаргаад ингээ нэг бүсэн асчихвал энэ цаашдын ажил чинь нэмэр болох байх. Ийм санал байна асуулт алга.